Баялаг бүтээгч нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаард спорт хувцсны онлайн брендийн үүсгэн байгуулагч Powerlifting-ийн улсын аварга спортын мастер Чимэд Очор оролцож байна. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр Баялаг бүтээгчдийн дэмжих холбооны ерөнхийлөгч Даваа Баяр. За гэнэ. Сайн. За өглөө сайхан амарсан уу? Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Сарнаа цэцгийн дүр ажилддаг. Сайн байна уу? Сайн байна. Одоо энэ юм манай дэлгүүрээр зарчсан ирсэн та бүхэндээ баярлалаа. Манайха одоо дижитал технологиг ашиглаад дэлхийн өнцөг болон бүр хаанч байсан сайтаар маань ороод захиалга өгөх боломжтой байгаа. Ингээ баглаа бодлоо сонгоод энийгээ шууд захиалаад бид нарын одоо захиалагчийн өссөн дагуу боогоод захиалгандаа хүргэж өгдөг байгаа. Манайд их олон төрөл байгаа. За мөхчүүлсэн сарнаа байгаа, варта цэцэгнүүд байгаа, мөн сакстай, баглаатай гэдээ маш олон төрлийн цэцгүүд байгаа. За хоёлоо одоо манай цэцэгчдийн өрөө рүү ороод. За энэ цэцгийнх нь юу тустай юм уу те? Тийм, ийшээ. За энэ дээр болохоор манай цэцэгчд цэцгээ бэлдэж гаргадаг байгаа. Та болохоор өнөөдөр хөндлөг үнэлсэн тийм үү? Одоо ажлынхаа газрын бас манайх ард хурлын депутат байсан урд нь тэгээ манай сургууль хүмүүжүүлэгч эсхүүр одлыг одоо манай бүх 21 аймаг салбарт заа сургасан тийм сайхан ажтай буянтай ихч байгаа. Манай эсхүүр загварцхан байдаг. Тэрэндээ одоо цэцэг бэлгэлье. За тэгвэл хөндлөг хөндөө бол би танд өнөөдөр баглаа цэцгийг санал болгомоор байна. Утга нь болохоор цагаан сарнай маань болохоор эрүүл мэнд аз жаргалыг бэлэгддэг. Ягаан сарнай, шар сарнай, наз жаргал гээд энэ сайхан цэцгүүдийг баглаад хоёлоо баглаа бэлдээ. Улаан сарнай бол хайр дурлал бэлэгдэнэ. Тий, хайр дурлал. Ягаан нь болохоор уян зөөлөн инхрээ болгоод явчихна гэсэн үг. Арай зөөлөд яв. Багш магштай. Тийм, ер нь тийм. За хоёлоо сарнайгаа бэлдээ. За. Одоо талаасаа доош ингээд өргөсийг аваад тэгээд ингээд ташуу тайрдаг байгаа. Та ингээд нэг ташуу тайраад үзтээ. Зэн сарнаа ч бас гоё түүхтэй юм билээ шүү дээ, тий? Амьдрал илэрхийлсэн. Тийм. Харахад гоё ч гэсэн амьдрал бас бэрхшээл саадгүй байдаг гэдгийг одоо энэ өргөсөөрөө бас илэрхийлдэг гэж байгаа. Энэ айгүй утга учиртай юм лээ. За би танд үйлчлэгээ бяцхан танилцуулъя. Энэ даалт хэдлээ 99 гэдэг энэ дугаараар 24 цагаар операторууд маань захиалга авдаг. Дандаа Улаанбаатар хот буюу Монголын хэрэглэгчдэд уцаар үйлчилдэг. Сайтаар маань болохоор захиалга гарч ирдэг. Тийм байна. За өнөөдрийн 10 цаг 15 минутанд Орос улсаас манай захиалга гарч ирсэн байна. Бүр дэлхийн өнцөг бурлан бүр цэцэг аж ам уу? Тийм, Орос улсаас Монгол улсад суугаа хайртай татны хүмүүстэй захиалга өгсөн байна. За мөн 12 цагийн үед маргаашийн урьдчилан захиалга гарч ирсэн байна. Австрали улсаас маргааш 12 цагт. За мөн нэмэлт бүтээгдэхүүнүүд болох одоо чихнэл тоглоом, дарс, мерси, набор, амттан одоо юу вэ те тэр хүнд өгөх хүссэн бүх зүйлсээ хамт ингээд цэцгийн баглаатай хамт хүргээд тэр хүндээ дуртай юмыг бол бас хамтдаад өгч болох юм шүү дээ. Тэр дуртай юм би одоо жишээ нь одоо нэг багштай одоо вино авъя гоё винотой бэлгэлээ гээл тэгвэл виног нь би өөрөө авчиж өгөө та нар сонголтоор бас виног бэлгэлээ. Манайд байгаа виноноосаа сонголтоо хийж олно эсвэл өөрийнхөө виног манай дэлгүүр дээр авчирж өгөөд хамт хүргүүлж бас болно. Мөн VIP үйлчилгээ гэж байдаг. Тэр нь болохоор манайх телевизэн баг хамтаалантай очоод таны дээр одоо цэцэг бэлгэлж байгаа нандин мөчийг дүрсжүүлээд бас манайх бас бичлэг болгоод өгдөг бас үйлчилгээ. Бүх наач аягүй гоё юм шүү дээ. Яг тэр нөгөө баярлж байгаа мөчийг тийм ээ. Дурсамж бол ингээд кадрд үлдээд түлхэнэ шүү дээ. Энэ ихтэй аягүй гоё үйлчилгээ байна. Сайд нь Rose Shop цэцгийн сайт. За. Одоо би дутхгүй таны цэцгийн баглааг бэлэн болгоод танд гаргаад өгнө. За баярлалаа. Ерөнхий ивент тэтгэгч Сарнай цэцэгт мэдчилгээ. Цэцгээ сонгоцсноо тий. Цэцгээ сонгочлаа, бас гоё кофе уучлаа. Өглөө нөгөө кофег уучлаа. Бид нар чи хөвтөж олсоо тийм тэгээд ер нь тэгэл ажлыг бол ер нь өглөө их тэглүүлж ивэл илүү үр дүнтэй байдаг тийм ээ. Тэгээд хоёулаа сайхан их тэглүүллээ. Өөрийнхөө талаар товчхон манай үзэгчдэд танилцуулах уу? Намайг Чимэд Очор гэдэг 2012 онд онлайныг байгуулсан. Тэгээд түүнээс хойш одоо өнөөдөр хүртэл одоо энэ Монголынхаа баялагч бүтээгч болоод үндэсний үйлдвэрлэгч болоод Монголын сүлжээ үйлдвэрийн ажиллаж байна. Өөрөө ер нь бол анх ингээд бизнест яаж хөл тавьж ирсэн. Ер нь бол одоо энэ шил оёдлын үйлдвэр яг яаж эхлүүлж вэ? Эдгээр нас маань зах зээлийн үе байлаа.
би Шаацангийн үйлдвэрт зохион бүтээгч зураач байсан. Тэгээд тэнд нэг 6 7 жил ажиллаж манай Шаацангийн үйлдвэр маань өмч хөвчлөгдсөн. Тэгээд манай үйлдвэр маань одоо байхгүй болсон. Тэрнээс хойш одоо ястал нөгөө нэг зах зээлийн шоргонд янз бүрийн хилээдээ тэгэл 8 явдалтай хэлээ маш олон салбар руу хүч үзлээ. Тэгж явсараад өөрөө би чинь зах зээлийн үед бас нэг сахны косочгоор өөрөө юм ойдог үйлдвэрлээд бас тэгтэм гэртээ ингэж сахин хүрдэг оёод Өрхийн үйлдвэрлэгч гэсэн үг шүү дээ. Сахин хүрдэг оёод тэгэл тэрийг хойшоо авч зардаг байлаа. Тэгэл ерөөсө дараа нь тэгэл өөр салбар руу яваад өчнөө мэдээд дотор маань нэг юм байгаалдаг байсан нэг энэ одлын салбарт нэг юм хийгээд үсэх юм шин бас өөрөө нэг хоббигоороо хөгжүүлэх юмсан гээд бодож явж яг тэр моментод нь гараад тэгээ би өөрөө спортын бас спорт хэлхтэй хүн болохоор энэ спортын офисын яага байж болдгүй юм бүхэл юм ингээд цогц хийж тийм үйлдвэр яага байж болдгүй ингээд тэгээд зориглоод тэгээ 12-нд орсон маш сайхан байсан. Тэгээд яг хүүхдээ овсны үйлдвэргээд манайх том үйлдвэр байлаа шүү дээ тий. Цагийн сайхан чи 1500 үйлдвэртэй байлаа шүү дээ Монголд. Яг үнэ тий. Тэндээс ингээд нөгөө шилэгдсэн, ажлаас халагдсан мундаг инженер, ойдлчид тэгээд зах зээл дээр ингээд ажилгүй болоод манаач энэ тэнд янз янзын юмнууд хийжсэн л дээ. Тэр хүмүүсийг би яд хүний нөөцөөр гэж онцолж хараад шууд зар тавьсан. 45-аас дээш насны хүнийг ойдлчин эсвэрчний ажил давнаа хүмүүс ирж итгэдэг байлаа шүү дээ. Тохойд чинь дандаа л нөгөө 25 6 даа гээд нас цаагаал ингээд гэсэн чинь 45-аас дээш насны та хитэж байсан болон таныг одоо ойдлын салбарт ажил давнаа гэж зар тавихад зөндөг удаж байгаа байхгүй. Тэгсэн чинь манад мундаг усаад ирсэн шүү дээ. Одоо социализмд ардын хурлын депутат байсан тийм сайхан мундаг загвар зохион бүтээгч ойдлын салбарын хүн ирж байгаа байхгүй. Тэрийг би одоо үүдрийн дараагаар тавиад та одоо зохион байгуулаа. Танд ингээ би одоо энэ салбарыг мэдэхгүй. Гэтэ миний одоо идея нь вэ те санаа нь байна. Одоо энэ зах зээл дээр ингэж борлуулж болох нь зах зээл байна. Та энийг аваа яваа гэхэд нөгөө хүн чинь хэнийг сонгох уу яах вэ гэд юм хийж чаддаг хүмүүс чинь өөр юм. Ер нь бол ажил дээр тийм их сайн ихтгэлтэй хүнтэй байхаас түшигтэй л дээ. Тий, ингээд ажлын хамт олныг ингээд нөгөө мэрэгжлийн ур чадвар ингээд бүхмээр удирдах явцдаг. Тэгээд ерөнхийдөө компани удирдах хүн бол тийм хүнтэй байвал их амар байдаг. Одоо манайх чинь гэдэг чинь нэг том захирал болчгаараа бүхэл юм руугаа ороод идэг те хүнд итгээд хийх ёстой юм ээлгээд ажил үргийн хуваарийг нөгөөд ингээ явах нь өөр чамар өрөөлт чамар юм. Тэгэл яг л өглөө надаас өглөө 8 цаг гэсэн бол 8 цагтаа яг ингээл ингээд яж чинь заримдаа би нэг 10 минут хоцорхоо бүр сандраа за их чинь та төлөхөөр би ята бүр болохгүй нэр. Тэгэл өстэй манай үйлдвэрийг өнөө хүртэл аваа явж байгаа. Санхүүжилт яаж босгосон юм? Зээсэн нөө. Гүү. Би ч өөрөө бас нэг 14 салбарт бизнес хийжсэн болохоор чинь өөр ингэсэн мөнгө байлгүй л яг тоног төхөөрөмж, бараа материалаа тэр наадаг инээ тэр эндүүдний дардаг бардаг машин бүгдийг аваад нэг 40 хэдэн сая төгрөгөөр л манай үйлдвэр байр нь бол миний өөрийн байр байсан. Хоёрхан ойдлын машин. Тэр нэг ойдлын машин 600 мянга шүү дээ, тий. Ингээд 500 мянга 600. Тэгэхэд хоёрхан ойдлын машин аваад дараа нь тэргээр юм хийж жаад 3-ыг аваад 4-ыг аваад тэгээ өргөжөд танай амжилттай явахад бол гэр бүл айгуу чухал аа. Тэгэхээр гэр бүлийнхаа хүмүүсийг танилцуулаач. Манай эхнэр бол Даваас ингээд Дэлгэрмаа гэдэг уугуул нутг нь бол болгоны сайхных. Гэхдээ өөрөө бол яг хотод төрсөн л дээ. Манай хадмаа ээжүүд болгоны улсууд байдаг. Одоо анхаагийн дээд сургуулийг төгссөн магистр тийм арьс gooцолч мэрэгчлээ 2 хүүхэдтэй охин маань Канадад энэ гадаад харилцаа communication-аар одоо суралцдаг одоо энэ жил төгсөн хүү маань одоо ерөнхий боловсролын сургуулийг төгсөж чинь өвөө маань Баян-Онгор аав маань одоо Арханга тэгээ ах トゥ бид нар чинь 8 үлээ. Тэгээ би дээрээ 2 ах 2 эгчтэй манай ах эгчнэр дандаа нөгөө боловсрол эрдэм шинжилгээний ажилтны доктор профессор тийм усуд байдаг. Дүүнэр маань бас л мундаг мэргэжлийн усуд тэр дундаас одоо ойдлын салбараа явж байгаа нь би байна. Би яг дунд хүүхэд нь Ер нь ойдлын салбараа сонгох шалтгаан чинь одоо анх Шаазан барны үйлдвэрээс эхэлсэн юм уу да. Тэнд л одоо баялаг бүтээжсэн юм шиг байна шүү дээ. Тэнд чинь удаан ажилласан байна. 7-8 жил бас ажилласан. Тий, 7-8 жил. Одоо яг спорт хувцсны ойдлын салбар дээр бол 9 жилрүү орж ирнэ үү тий. За 10 дахь жилдээ юу хийж байна? Бид нар 5 жил гавь хийсэн. 10 дахь жилдээ бас ингээд ямар нэг ажлууд ингээд нэлээд сайн төлөвлөж байна. Би бас өөрөө ямар нэг салбарт бас нэг 10 жилээс сэтэрдэггүй. Ер нь одоо жоохон сонирхолтой юм дээр тий. Би нэг шинэ салбарт хийгээд өөрийгөө хүчийг сорих одоо хоосон газар тийм ээ юм бүтээн босгоод тэрийг өлдөр нь босгоод баттай болгох тийм тэр явцсан л надад сайхан байдаг. Тэгээд одоо би болгож өгөөл тэндэн сёгийн томилж өгөөл ихтгэл хүндээ хүлээж өгөөл явдаг юм байна. Тэндээс бас жоохон ашиг авдаг уу? Ашиг байдаг юм да. Тэгээд тэрийг сонио хүмүүс ойлгохгүй байх. Намайг одоо ингээд 21 аймаг салбартаа ихээр л аймаг 21 аймаас хувь аваас
ашиг аваал. Нэх баян гэж боддог байхгүй. Гэтэл би өөрийгөө чөлөөлцдөг байхгүй. Тэгээд нэг 1-2 жил би өөрөө санхүүгээ барьж байгаа л бүх юм би авсныхаа дараа 100% шилжүүлээд одоо чиний эргэл төрөнгө чинь энэ байна. Одоо чи энэ салбарыг аваа яв. Энэ компаниг аваа. Одоо би ингээд бүрэн холдлоо гэд бүрэн холдонгуудаа би өөрийгөө цол чөлөөтэй болгочихсон. Тэгээд ахаад шинэ юм. Тааж та 21 аймаг дээр тэр ингээд салбаруудаа нээчихсэн тэрийг дагаад маш олон ажлын байртай болж байгаа үстэй тий. Тэр том зургаар харуул их юм. Тий одоо нэг отгоо гिचгээд нэг яриад байгаа шүү дээ тий. Нэг ардын хүн талаад байсан. Тэрний хөөгтийг бас бэлдэж байгаа. Энэ 10 жилийнхаа өдөр тэндээ Монлайна үлдэх тийм бодол байгаа. Тийм мэдээж эн чинь одоо ингээд маш их сургалтууд явж байгаа шүү дээ. Тэгжээ тэр хүний чинь болсон хүчнийг тэнд бэлдэн шүү дээ. Чи аймаг болгон дээр болсон хүчин бэлдэж байгаа үстэй. Тэгэлгүй байх. Аймаг болгоноос одоо тэгээ нөгөө одилчид ирнэ. Аймаг болгоноос нөгөө эсгүүрчд ирнэ. Тэдэртээ спорт хувцас юу юм? Энэ давааны ааш аншин юу юм? Энэ бүхний чинь сургалт явуулна. Тэр нэг 3-аас 5 хоног 7 хоног те зарим нь юу ч мэдэхгүй хүн тул 7 хоног заримд нь мэддэг хүндээ болно 3 хоногийн сургалт явуулдаг. Нөгөө нэг эсгүүрч нь ажилчныгаа хажууд эсгүүрч нь исэн. Тэгэл одоо энийг ингэж айдаг ш энэ ийм байдаг ч гэхээр ярингаа заангаа сургаад ингээд бэлдээ явчихдаг байхгүй. Тэгээд мэдээж 1-2 удаа би бол нэг маркетинг менежментийнхаа сургалтыг явуулдаг. Энэ зах зээлийн аншин нийгэм ер нь хүний нөөц одоо мониторинг судалгааг яаж хийдгийг одоо аймгийнхаа зах зээлийг дан яаж харах ёстой юм ямар боломж байгаа гэдэг талаас нь 1-2 удаа энэ танхимын сургалт явуулдаг. Тийм. Тэгэхээр эн чинь нөгөө нэг юм болгоныг одоо мөнгөөр харахгүйгээр бас нэг их орондоо тухайн амьдарч явах үедээ бас нэг нийгмийн хариуцлагын хүрээнд бас нэг юм хийчихье те. Тэрнийхээ хажуугаар ингээд өгөөд яваад байгаа ч юм сайхан байна. Би өөрөө амьдаад гой болоод шүү дээ. Би ч өөрөө жоохон минималист одоо жоохон тийм баяр жаргалыг юунаас би мөнгнөөс авдаг хүн биш. Дандаа ингээл спортоос гэр бүлтэйгээ сайхан байх, эхнэр хүүхдтэйгээ гадаад улсаар аялах, тэгээ өөр хүүхдээ бас нэг бэлгиймдээ өсгөхгүй биш. Өөрсдийн бас нэг ингээд өөрөө байраа, өөрөө тэр машин тэргээ бүтээх, ажиллаж хөдөлмөрлөх тийм юмын үлдээгээд мэдээж сургуулийн зарлагыг төлөвлөгүй байхгүй. Тэгээ өөрөөр нь хүн байлгаад миний боддог юм бол ер нь нэг тийм хүүхдээ нэг цэвэр, шудраг, ариун бас нэг амьдрах таатай тийм нийгмийг л үлдээчих юмсан. Тийм ээ. Би тэгэхээр нийгэм рүүгээ хандаж одоо ажилладаг л үнэтэй. Хэрвээ миний хүүхд хичнээн баян байлаа гэж хичнээн Харвард төгслөө гэж нийгэм нь олигтой биш юм бол тэр хүүхд юу ч биш шүү дээ тий. Тэгэхээр өөрөө чинь одоо эзэмсэн боловсрол. Би харин зураач байсан. Шаазангийн үйлдвэрт зохион бүтээх зураач байсан. Дараа нь би эдийн засгийн нэгтлэн бодгочоор сургууль төгссөн. Тэгээ гадаад дотоод их 8 ээжсэн. Би ч Монлайн спорт хувьсаа үйлдвэрээ байгуулчаал бас хүмүүс мэдгүй түүнгэд нэг спортынхны яолт болдог даа. Тийм нэг бүр чон тийм. Тэр яолтны одоо урилгыг одоо нэг таньдаг хүнээс гуйж аваад тэр урилгаарч очив баахан нэрийн ууц нөгөө танилцуулгатай. Тэгэл ястаа ширэн нүрлэг гэдэг чинь тэгээ бүгдэнтэй нь уулзаа таньцаа хам зураг мургаа хуудаад нөгөө танилын хүрээ үүсгэх гэдэг шүү дээ. Би нөгөө спорт үзэж байдаг шүү. Тэгээ энэ тэндэгт та намайг таньж гэнэ үү гэл ингээд хүн тэгжил бид нар нөгөө маркетинг менежментээ хийж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр ингээд онцлоод хэлэхэд манайх анх үйлдвэр байгуулагдахад одоо энэ клубүүд байгаа шүү дээ тий. Тэдний дасгалжуулагчид, волейболын тамирчид манайх одоо Монлайны хөл дээрээ босгоод маш том түлхэц болсон. Тэгээ анхдагч одоо үйлчлүүлэгч байсанд одоо та бүгдээ маш их баярлалаа гэж энэ дээр бүр аль биесээр хэлмээр байна. Спортынхандаа хандаж спортынхантай тий. Тэрнээсээс тэгэл сакс одоо тэгэл өндөө өргөл бүхэл спортын яагаад би ч бас их ивент тэгэл гадаад дотоодын тэмцээнд явж байгаа зүйлийг ивент тэгэл гайхалтай. Бүх ямар гоё юм бэ. Энэ гадуураа шаар дундуура цагаан бас ийм юмтай бас. За энэ мэдлэгээ манай хамт олноос танд амжилт гэсэн мэдлэгээ байгаа. За баярлалаа. Энэ цэцгийн баглаа манай болохоор эрүүл их аз жаргал бүхэл сайн сайхныг зүйлсийг өгсөн энэхүү баглааг орлоо. За баярлалаа. Ямар гайхалтай гоё баглаа вэ. За энэ мэдлэгээний ус дээр та сэтгэлээ үгээ бичээд эгчтэй өгөөрэй. Ёстой дотроо нөгөө нэг төсөөлж явсан бүх сайн сайхан үгээ бичээ да. За баярлалаа. Танаа хамт олон бас
ажлын өндөр амжилтыг хүсээрэй. Дандаа ингэж хүмүүсийн төлөө үйлчлүүлж байгаа төлөө амьсгалж ажиллаж байгаараа гоё байна. За баярлалаа. Ерөнхий ивент итгэгч Сарнай цэцэгт мэдчилгээ. За ингээд спорт хувцсны үйлдвэрлэлд очиж танилцсанаа. тий Манайч хаана нэлээ? яг эхлүүрийн зүүн талын мөнгөн зөөгийн чан хартлын байрны нэг давхарт онлайн гээд том хаягтай байна. Манайх ч одоо нэг хувцас салон гэж явдаг. Оо тийм үү. Тэгээ үйлдвэрлэл байгаа. Нийт одоо хичнээн ажилтнтай байна. Уул манайх нэг 20 ажилтнтай байдаг. Одоо энэ зар дахлын үеэр бас бүгдийг нь ажиллуулах боломжгүй. Тэгээ нэг ээлжилж ажиллаж байгаа. Хаалтын сар захлын үед яв. Одоо танай шир одоо спортын чинь бүгд нэг арга хэмжээ гэж болцсон шүү дээ. Тий. Тэгэхээр 20 онд юу хийв тэгээд Манай 20 онд нэг спорт арга хэмжээ бүх юм зогсож байгаа. Манай 80% нь бол тийм ээ зогсож байгаа. Гэхдээ 20% дээр бол ажиллаж байна. Болжгүй ажилтаа цомгтолд оруулахгүй юмсан. Ажилтаа цалин мөнгөний гацаачихгүй юмсан гэж нэг жил тэслээ. Одоо цаашид тэсгэж бэлэн байна. Тэд нар ч бас хүмүүс бид нар одоо алдын аваад дэрэмдэр игчээд өчнөө сар жилээр ажиллуулчаа тий. Одоо тэгээ яг энэ хүн төсөө үед бас цалин өгөхгүй бол тэд нар чинь цалингаас хооронд амьдардаг улсууд тэр цалингуу бүр ажилгүй орлогогүй гэрээс гарахгүй цалингуу болчиход бас хэцүү шүү дээ тийм ээ. Тэгээ хамгийн анх одоо 2020 оны бараг 2 сараас хамгийн анхны өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож байгаа үед чинь 4800 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчнэр одоо үйл ажиллагаа зогсоож ирлээ шүү дээ. Тэгээд тэрнээс ч хойш одоо нийт 14 сар болсон байна шүү дээ. Тэгээд сая Монгол Улсын засгийн газраас эдийн засгийн аврыг гээд 12 их найдын хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Энэ дотроос 2 их найд нь болохоор жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийн салбарт зориулагдж байгаа. Тэгээд 3% хүүтэй зээл 3 жилийн хугацаатай. Тэгээд танайх одоо ийшээ материал өгсөн үү? Судалж үзэлгүй яг би ч нэг хүний өөр компани хүний өөрийн түүх гэж байна те банкнд зээлийн түүх тэр түүх мань айгүй сайн болохоор Голомт банкнаас надад бол санал тавьсан. Тэгээ би тийм судалж үзсэн нэлээд сайн судалж үзсэн эцэст энэ удаад манайх дараагийн үндэ боломж олгоё. Бид нар энэ удаад авахгүй гэж татгалцсан байна. Яг бол одоо яг тэр тодорхой эргэлтийн хөрөнгөнд зориулсан зээлэнд нь одоо зарцуулагдаасаа гэдэг үүднээс манайх бол нэрээ татсан. Тэгээд яг зорилт бүлэгтээ очиосаа битээ дундуур нь ингээд бас ингээд янз бүрийн улсад ингээд янз бүрийн аргаар бас нэг хэд гурван бас тонччоос татчаасаа л гэж тусч байна. Зөв. За энэ сайхан жишг байна. Манайх болио бусад одоо жижиг дунд үйлдвэрлэгчнэрт өгөө гэ тий. Тэгээ энэ бол бас сайхан жишг байна. Одоо ер нь одоо Монголын зах зээл хэдэн хувийг хийж байна? Ер нь нэг Монголын зах зээлийн нэг 40% тий 40-50% нь бол эзэлж байгаа. Бид нар ингээ спорт хувцас гэхээр нэг тамирчил бодоод үгүй юм. Сургуулийн хүүхдүүдийн биеийн тамир хувцас. Маш том зах зээл байна. Та нар энэ дотоодын зах зээлээс даваа үед нь авдаг. Яг бид нар баялаг бүтээгч хэмжээний төсөл хөтөлбөрийн шугамаар Төв аймагт ажиллаж байхад тэнд бас ноцсон даваа үйлдвэрлэдэг юм байлээ л дээ. Спорт хувцсны хувцсны материал ч өөрөө нано технологиор идэг. Даваа материал юус байдгүй. Угаасаа цаанаасаа хоригддог байхгүй. Яг уу нэг гольф болон одоо морин спортын бол зүгээр ах дандаа хөдөлгөөнтэй байдаг болохоор тэр хөлсийг өөртөө шингээхгүй. Тэгээ дөрөв тишээ сундаг, бие твтэхэн, тэгээ өөрөө нордгүй тийм материал гэдэг байхгүй. Нөгөө зориулт нь өөр. Фаз авж байна. Тэр Adidas Nike-ийн одоо хувцсыг хийдэг материалын үйлдвэрлэдэг үйлдвэрээс манайх нөгөө татаж авдаг. Энийг авах одоо ирэх бас хэрэгтэй. Би ч олныг татах хэрэгтэй. Тэд нар тоогдох хэрэгтэй. Яг энэ дээр үндэслээд одоо нэг 21 аймгийн салбар нэгдсэн. Мэдээж энэ салбарт байгаа юм чинь энэ даавга өөртөө хийдэг болдгийг 21 аймаг салбартаа олчлаа. Бас энэ аюул олон спортын үйлдвэрүүд материалаа гаднаас татж чинь тийм ээ. Тэгэхээр энийг одоо хангадаг давааны үйлдвэр байгуулагч би ч бас ингээд судлаа шүү дээ. Бас их нарийн судалгаа явуулсан. Тэгэд хамгийн жижиг үйлдвэр гэхэд Монголын зах зээлийн одоо бүх давааны спорт тусны давааны гарцыг тийм ээ дөнгөж нэг 7 хоногийн хэрэглээгээр л хангачиж байгаа байхгүй. Тэгэхээр л одоо бид нар нөгөө дотоодоо юмаа үйлдвэрлээд өөрөө чи хэлгээ 7 хоног ажиллаад дотоод зах зээлээ хангачих юм бол цаана 14 21 хоног ажиллахдаа гадаад зах зээл рүү л аягүй сайн ажиллах хэрэгтэй. Тэгэхээр манай төрийн ингээд нөгөө эрх мэдэлтгүүд байна гадаад явахтаа л гадаадаас ингээд гэрээ хийгээд авсаж өгöd өгөх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд одоо би нөгөө Туркид ажиллаж Турк улсыг тэгдэм байлээ. Гадаасаа явснаа том дарга нар болгонд л одоо нэг эрхтэй заавал нэг газрын гэрээг авсаж өгөх хэрэгтэй, байгуулах хэрэгтэй. Тэм шугамар явдаг. Тэгээд тэр заарагийн товчийг хийд юм уу, цахилгаан хийд юм уу одоо тэгээд бүх төрлийн ингээд нэг юм
юмыг тэнд үйлдвэрлэж байгаа байхгүй юу. Тийм тэгээд улсаас нь 10 ажилтны дотор нэг ажлынхаа зардлыг усаа шууд даадаг, залим майлын бүх юм 100 хүртэл ажилтдаг бүрт болтол нь даана. Тэгээд 100-аас тийш гарахаараа өөрсдөө дагаад явдаг. Төрийн бодлого ингээд зөндөө гоё бодлогууд байна л та. Тэгээд Монгол улс ингээд дотоодоо чангаал гадагшаагаж гараад инх юм бол одоо энэ хүчрэг эдийн засагтаа улсуудын тоонд бол дорхоод ороод ирэх боломж байгаа даа шүү. Ер нь бол одоо бол мөрөөдөл. Гэхдээ энэ чинь эзэн нэгэн цагт хэрэгжих боломжтой юм яриад байгаа шүү дээ. Одоо миний их оронд юу хэрэгтэй вэ гэдгийг ингээд амьслаад те сэтгэлээсээ бас нэг үйлдвэрийг бас ажилтаа болох үүднээс тэндээс одоо тэр гэрээ хийж авчирдаг гэж байна. Энэ ямар айгүй гайхалтай бас чанар байна. За танаа үйлдвэрлэл оръё. За танаа. За утгаагч тань зориулаад юм гоё цэцэг авлаа. Та мань одоо бас л өнөөдөр Монлай нэг өнөөдөр үүсгэн байгуулсан цагаас хойш яг баруун гарам нь болоод төшиг тулгуурм нь болоод тэгээд өнөөгийн үйлдэл одоо 9 жил хамтдаа энэ салбарт бас зүтгэлээ. Маш олон шавийг төрүүллээ. 21 аймгийн салбаруудыг бас хүмүүжүүллээ. Таны энэ ажил хилчээнгүй зам чинь биднийг одоо өнөөдөр аягүй сайн амжилтанд хүргэлээ. Тандаа дандаа баярлалт талархаж явдаг шүү гэд. Энэ сарнаа цэцгэсгээд тэр цэцгийн газраас тэгээд өөрөө цэцгээ сонгоод ингээд танд бэлгэлж байгаа шүү. Таны ажил дээр дамжилт хүсье. За баярлалаа. Ямар гоё юм бэ. Таны ажил хичээнгүй ажилдаа сэтгэл зүрхээ шингэн ажилдаг энэ сайхан эрхэм чанарыг 1000 түмэн хувилах юмсан баярлалаа гэж. За баярлалаа. За дийтэй нэг дий. За За үнэхээр бид хоёр одоо энэ сайхан Монлооныхоо одоо гарааг эхлээд өнөөдрийг хүртэл одоо хамт явж гин. Ажил амьдралын гараа сайхан нийлсэний учраас бид хоёр одоо 18 аймагт сайхан салбараа нээлээ. Энэ хүний буйнаар би чинь сайхан багш гэдэг сайхан алдрыг 18 аймагт 21 аймагт хүртлээ. Өнөөдрийн энэ сайхан амжилтыг бас энэ хөнгүүгээр төсөөлөх хийн аргагүй. Өнөөдрийг хүртэл ингэж хамтдаа энэ сайхан ажил үйлсээ бүтээж явсан дүүдээ захиралдаа маш их талархлаа. Баярлалаа. Гоё тийм бэлэг байлаа. За баярлалаа. За тэгээ манай үүднээс орж ирэнгүүтээ манай үйлчлүүлэгчд маань шууд энэ бүсгүйтэй уулздаг. Манай одоо яг менежер одоо хүнтэй харилцааны менежер байгаа. Энэ бүсгүй маань болоод компьютер дээр юу сонирхож байгаа бүх юмыг сайн нарийн судлаад сонссны дараа тэр загваруудаа гаргаж өгдөг. Ингээд захиалга уцгаад одоо ингээд энэ дээр одоо ингээд үйлчлүүлэгчийн нэр, тэгээд барааны нэр, загварын код гээд лого үгэмж аль хэсэгт байршуулах гээд бүх нарийн тэр хүнийгээ хажуу захиалга авдаг. Энэ материал маань бол Adidas Nike үйлдвэрлэдэг манай албан ёсны дистрибьютор газаасаа энэ материалыг оруулж ирдэг байгаа. Ийм цагаан одоо биендрийн усны даван дээр энэ өнгө оруулахгүйгээр шууд хүссэн одоо фото зурагч байж болно те. Одоо энд ингээ өнгөөр хийсэн мэт шүү дээ те. Одоо морь ингээд ингэж бас бид нар хэвлэдэг байгаа. Энэ маань угаагаад инээтрээ болоход арилахгүй. Ер нь манай материал бөөсөрдгөө, сундгөө тийм ээ. Тэгээд одоо урагддгөө тийм сайн материалгаа будгаа алддаггүй дандаа шинээрээ байдаг материал байхгүй. Одоо энэ одоо нөгөө өнгөт ивлэр хийсэн поло самц байна. Энэ өнгөтөр ивлэр хийсэн саксны осрол байна тийм ээ. Давгаа сонгож өнгөөр сонгох уу эсвэл даван дээр хэвлэж хийх үү гэдгээ бас хоёр сонголт байгаа юм. Тэгэхээр энэ дээр одоо бид нар ингээд хэвлэдэг одоо энэ ийм зураг гарч ирээд одоо энэ дээр одоо яаж хийх одоо энэ дандаа хэвлэлтэй зургууд. Одоо энэ ингээд саксны осрол байна тийм дандаа ингээд хэвлэлцээ. Бүтэн хэвлэлтэй ингээд хэвлэлийн зургнууд ингээд энэ доторх энэ хээнүүд төрөл ингэж 3D гарна штэ. Тийм байна. Тэгээ ийм шинэ технологи байгаа. Одоо өнгөний код нь болохоор ингээд энэ одоо хүн энэ кодыг сонгоё гэх юм бол яг энэ кодыг ингээд кодоор сонгох боломжтой. Бид нар ч бас бонус спорт цонх ялангуяа дотор хувцас инээдрэ бүх маш онлайн гэдэг бас дотор хувцсны үйлдэлтэй хэрэгтэй үнэ. Тэгээ тэндээсээ бас өгнө, бас үний амьдралыг өгнө. Тэгээ манайх ч одоо ингээд одоо энэ бүх волейболын спортын бүх төрлүүдтэй хамтарч ажилладаг. Волейбол одоо манайх бид нэг баг
Одоо энэ манай өндөр үргэлтэх ба штэ энэ. тэг хөндөө өргөлтөх. Энэ эст бас. Энэ хөндөө алтан түнш Монлайн гэдэг ийм хүн. Тэгээд энэ гоёл наадамд оролцсон. Тэгээд энэ уулын клубүүдтэй оролцсон. Манайд нөгөө хөндөө үргэлтийн холбооч нөгөө 2014 онд байхад дэлхийн аваргад өөрөө ивент тэгжсэн манайхыг. Тэгээд тэр үед чинь дэлхийн аваргад авраг авч ирлээ шүү дээ. Манай анхмаа. Тэгээд тэр үед чинь говь гоёогоос бас цаанц өгжсэн. Манай Монгол үндэсний брэндүүд чинь бас спортыг аяг сайн дэмждэг шүү дээ. За ингээ манайх одоо өнөөдрийн байдлаар одоо яг ингээд оржсон ажлууд одоо эсгэл дээр явж байна. Манайх одоогийн байдлаар одолстой ингээд өдөөс өмнөдөө амарчгаа. Өдөөс хойш хүрээдэр өдөөс өмнө одоо эсгүүрчт нь эсгүүрээ хийж идэг. Захиалгын хувцснууд ингээд эхнээсээ гарч ирж байна. Одоо нэг бүтэн хэвлэлийн хувцас 144 дугаар цэцэрлэг ажилчтай ингээд энэ хувцас хийлгэж байгаа ингээд. Энд чи спортоос гадна одоо дуулж хурддаг хувцас мууцыг бас хийдэг үү? Бүх юм хийн тий. Манайх ерөөсөө офис хувцас гэдэг бүгдийг хийн. Тэгээ байнгын үйлчлүүлэгч одоо энэ олон улсын сургууль, бирдийн сургууль, одоо тойлт сургууль гээл 52 гээл ингээд сургуулиуд байнгын харилцаатай байдаг. Ер нь одоо Монголоо дотооддоо бас ингээд хэмжээ бүх юм өгөөд ингээд захиална гэдэг чинь амар л та. Тэгээ гадаадаа захиалцдаг хэмжээ нь өөр үүдэг, материал нь өөр болцдог. Тэгээд буцаах хэцүү, буцаахгүй байх хэцүү тий. Үн бас хямдхан тий. Яг үнэ тий. Тэр нь хамгийн гол юм тий. Тэгээ манайх одоо ишээ 100 айлд нэг үйлдвэр байгаа бас масын юм байдаг тийм үйлдвэр байж идэг. Энд бол яг захиалга хувцас авч ерөнхий загвар бүх юм эндээ гардаг. Одоо энэ хэд одоо нэг бирдийн сургуулийн өөр хүч байгаа ингээд. Нөгөө дотор нь биентэй хувцас гэд мэдээ гэнэ шүү дээ тий. Энэ болохоор цацардаг. Шөнийн гэрэл цацардаг. Одоо хүүхд дүүрээ явахад цацрах нь шүү дээ машины гэрэлтэй. Хамгийн чухал ажлын байр чинь нэг одоо эсгүүрчин гэж сонссон. Тий. Эсгүүр өстой хамгийн том тендинг эсгүүрч, энд нэг эсгүүрчин байдаг, масын эсгүүрчин. Одоо гэх юм ерөнхий загваруудаа гаргаад тэгээ ховлох өнүүдээ ийшээ өгчдөг. Тэгэл энд ингээл ховлоо явдаг. Одоо бэлэн болцсон хувцсууд. Бэлэн болцсон хувцсууд тий. Дандаа бид захиалгахтай тий. Тэгээ захиалгахтай бэлэн хувцас болцсон. Ер нь бол орон нутгууд яа салбараа нэв. Клиентүүд гэж нэг мундаг үндэсний үйлдвэрээ дэмжиж гэсэн спортын маш их ачаал орж ирэхгүй. Тэгээ тэдрийгээ бид 100-ын бараг 10% нь аваад үлдсэн 90% нь явж байгаа байхгүй. Тийм болоо тэдрийгээ алдахгүй бол 21 аймагт одоо байгуулаагүй шүү би. Тэнд нөгөө одлын үйлдвэрүүд, одлын цехүүд байсан шүү дээ. Тэдрээсээ судалгаа хийж байгаа бүгдэнд нь урилга өгөөд бүгдийг авчираа сургалтанд амруулаад спорт усны үйлдвэр болгоод өшөө илүү ийм тоног төгрөмж авах хэрэгтэй. Та нар ингэж ажиллаа явуулах хэрэгтэй гэж бүгдийг зааж өгөөд тэгээд цааш нэгээд үргэлжлүүлээд явж байгаа байхгүй. Тэгээд нөгөө одлын цехүүд үйлдвэр чинь бүгдээ тустай компаниуд байгаа шүү дээ. Тэдэртэй манайх зөв франчайзингийн гэрээгээр хамтарч ажиллаж байгаа. Нийгэмдээ хандсан ерөөсөө хүмүүсийг ажлын байраар эргэлдүүлээ. Энэ дотоодын зах зээлдээ үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлээ. Гадны зах зээл, импортын зах зээлийг таны өөрсдөө үйлдвэрлэдэг бол гэсэн нэг том зорилготой. Хоёр дахь том зорилго нь би чинь ганцаархнаа байхдаа тэр нөгөө Adidas, Nike үйлдвэрлэдэг тийм брендийн маш их материал авахар бас л үлдэгдлийг үлдэн тийм ээ. Тэгэнгүүт нь ерөөсө 21 аймаг салбартай байгууллага бүгдрээ хамтдаа урагшлаа, хамтдаа хөгжөө. Энэ материалыг авах боломж нь та нар надад дэм бол бүгдрээ хамтрая гэд тэгээд 21 аймагын салбарууд маань нөгөө хувцас хийгээд ирэхээр материал татах хангамж өөрөөсөө аавн тий надаас эрэнгүүд. Тэгэхдээ тэр 21 аймаг чинь бас ашигтай. Дандаа заавал их хэмжээгээр авахгүй. Хэрэгцээ баг багаараа аваад тэгээд борлуулаад явчихна тий. Яг үнэ. Тэгэхээр ч нөгөө бидний нөгөө монлайнчуудын барааны таталт өсөөд ирэнгүүт тэндээс нөгөө 21 аймаг маань ёстой жинхэнэ хүснээрээ л авна. За 5 метрийг авах уу, 1 рулоныг авах уу, 10 метрийг авах уу, тэрэнд дандаа бараа нь бэлэн байж идэг. Тэгээд ингээ эргэлтэнд орчхоор тэднэрт амар, тэднэрт эсклат байх шаардлагагүй, бараа материал энэ тэндээ сайх шаардлагагүй. Бид нар энэ дээр нэгдэж чадснаа бие биендээ боломж олгож байгаа байхгүй. За ингээд боломж олгож байна. 21 аймаг одоо энд одоо бас 2-3 салбар тий. Тэгэхээр чи одоо нэг активити ажиллагаанууд байгаа үстэй. Нөгөө заал авах, хамтрах, одоо нэг аяллаар
байдлаар явах, шинэ жилээ хамт тэмдэглэх эдгээр ч одоо уулздаг уу? Яг уулздаг. Тэр чинь манайх 7 хоног болгондоо бид нар онлайнаар хурлаа хийдэг. Тэгээд нөгөө хамтын одоо нөгөө бие биенээсээ суралцах жилд ингээд 4 зүг болгочдөг. За тэгэл энэ жил одоо өмнө зүг явъя, баруун зүг явъя, хойд зүг. Тэгээд замаараа нөгөө салбаруудаар ороод туршлагаа судлаад явна. Жил болгоны одоо шинэ жилээр бид нар ажиллаад өгнө, тэрүүн салбараа бас шагнаж урамшуулна. Бид нар ч бас дундын фонд гэж байдгийн. Жилд нэг сая төгрөгийн хураамжтай. Тэрийгээ бид нар буцаагаад нөгөө бие биенээ урамшуулах, бие биенээ жаргал зовлон хуваалцах тэр мөнгө нэгээд үлдэх юм бол дараа жилийнхтээ нэмэгдээл тэр фонд баггүй. Бид нар ч нэг амрах үедээ амарч чаддаг бас ажиллах хөтэ ажиллаж чаддаг зундаа бас нийлээд бас зугаалгаар явна гадаад руу үйлдвэр үзэхээр бас хамт явна нэг тийм юм гоё юм нэг фамили одоо нэг гэр бүл үүссэн байхгүй энэ надад айгүй гоё манай 21 аймгаар салбараараа нэг энэ цар тахлын үед одоо бүгдээрээ одоо нэг 5,000 маск гоёод бэлгэлсэн тийм ээ бүх салбарууд аймгийнхаа тэгээд манай Монголын хотын төв салбар чинь бүгдээ нийлж ягаад улстай 20 сая төгрөг хандуулсан энэ бас үндэсний үйлдвэрлэгчийн бахархал спорт товцны одоо энэ үйлдвэрлэлийг ажилуулахад мэдээж бэрхшээл зовлон зөндөл юм туусан байгаа шүү дээ тий. Яг одоо ингээд өнөөдрийн байдлаар Монголын спорт товцны үйлдвэрлэгээд ямар нэгэн төр засгаас ямар нэгэн татврын ингээд ямар нэгэн дарамт шахалт байсангүй харин надад учирчсан бэрхшээл юу вэ гэвэл хүний нөөцийн асуудал байсан. Хүнд ингээд 100% заагаад өчгөр жоохон байжснаа л өөр үйлдвэрлэл яваад өгье. Тэгээ нэг хүн чинь бүтээмжээр ажиллах хэрэгтэй шүү дээ. Бүтээл гаргаж тэрнээсээ цалингаа авах хэрэгтэй. Тэгээ бүтээмж гаргахгүй бүтээл гаргахгүйгээр удаан байснараа түшилгэж одоо би одоо энэ алаадын талаадын одоо тэгэл миний цалин өсөх ёстой гэдэг ингээд чинь одоо ингээд манайх дандаа сайхан дардан замаар явахгүй маа. Тэгээ бас гомдох юмнууд одоо коронавигийн үеэр ингээд ажилтаа би одоо авахт ажиллахгүй нэ цалин мөнгөнд би өгөөл явсан тий. Гэтэл одоо буцаагаал тэгээд ажилтаа ингээд цуглуулаад ингээд ажиллахад 2-3 хүн тийм ээ өөр ажилд орсон байх жишээтэй тий. Тэр чинь нөгөө нэг надаас ингээд нөгөө нэг цуул зогсолтын мөнгийг авч авчаа тэгээд ажил ихтгэр өөр газар ажилд орсон байх жишээтэй тийм ээ. Жодгийн бас гомдоо юмд бас гаргал ингэхдээ энэ бол амьдралын тийм ээ. Тэр хүний сонголтын эрхэн юм дээ. Гэхдээ бас тэр жаа бодмоор байгаа байхгүй бас тий. Тийм болохоор энэ бүхнийг айгүй сайн тооцоод би тэгээд нөгөө хүний нөөцийн асуудалтаараа ингээм л арга утсан сүулдэ миний нөгөө бүх юм тооцоо ил үйдгийг яг шилэн тэгээ ингээ хурал хийж тэ хурлингуудаа за энд одоо цагаалга авч байгаа хүн манай ах トゥ биш те та нарын адилхан ажиллаж чинь одоо нэгтлэн бодох маань бас та нарын адилхан ажиллаж чинь одолчид бүхэл юм та нар нэг баг хамт болно сард одоо манайх хэдэн төгрөгийн захиалга авч जैन за энэ дэр материалын зардал инээ тэр зардал юу аах вэ бид нар одоо цалингаа хэдэн хувьд нь өгдөг за ингээд бусад зардал хэдэг өгдөг татварт хэдэг өгдөг ингээд бүх юм нээлттэй ингэж гаргаж ирээд үлдсэн одоо өмчийн эзний хувь ашиг юу вэ гэдэг 3 сая 5 сая би нэг их өндөр байх хүсдэггүй. Тэгээд би нөгөө их ашиг олох хичээгэл юм бол нөгөө ажилтаа ядрах хэрэг гарчаад байгаа байхгүй. Нөгөө сунж ажиллах болчихно те. Тийм болохоор бүх юмыг нээлттэй гараад ингээд бүр А Б гүн ингээд бүр ойлгомжтой ингээд ярьчихаар ажил чинь ингээд ойлгочдөг байхгүй. Урд нь энийг тайлбарлаагүй байхад те зөнтөг ажиллаж чинь те. Эсвэл компанист өмцөм ашиг хийж чинь да. Ингэж ийм амар ашиг хийж байгаа юм чинь миний цалин сая 500 өшөө нэмчмээр юм да. Ингээд дандаа нэг хүний нэг хар бодол байдаг те. Энэ бас тэдний буруу биш юм байна. Тэр чинь зардлуудын ингээ нөгөө бид нар шиг хэлж өгөхтэй шүү дээ. Ийм их зардал гардаг шүү, ингэдэг шүү гэдэг нэг ойлгуулчаар нөгөөдөл чинь ийм очтой юм биш гэдэг нэг ойлгоод нөгөө нэг хардаг сэрдэг гэсэн тийм бодлууд нь ажиллаад өөрсдөнд чинь амар болчихж байгаа. Юм сурыг, мэдээ өөрийгөө хөгжүүлээ. Тэгээд дараад нь одоо өндөр салин хийж гэдэг юм уу боломжтой чинь удирдлага өөрөө үнэлнэ шүү дээ, тий. Тэгээд өөрийгөө харуулах хэрэгтэй байхгүй юу? Билл Гейтсээ үг гэдэг шүү дээ нөгөө нэг ажилтан авахтаа нөгөө нэг өндөр чадвартай ажилчин гэхээсээ залхуу хүн ажилд авах нь илүү үр дүнтэй гинэ. Залхуу хүн яагаад ажилд авдаг вэ? Тэр яг хөө тэр Билл Гейтсийн нөгөө нэг Macintosh одоо нөгөө нэг компьютерийн програм хангамжинд бол залхуу хүн илүү сэтгэдэг юм л дээ. Аль бие амаараа бодож байгаа нэг сэтгэдэг юм л дээ. Тэгэхээр яг гихмш энийг босод салбар бол мэдээж болохгүй л дээ. Зүгээр би энэ жишээ дурж байна. Тэгэхээр нөгөө хин ямар дипломтой гол биш юу хийж чаддаг юм. Ахстай байхгүй тий. За тэгээ манай аялал хөтлөгчд бол ингээд яриад байвал зовлон жаргал зөндөө
Баян, Баяр хөөр, Зөндөө тий. А тэгээд одоо танах одоо ингэхэд одоо 10 жил одоо ажиллаж байна. Янз бүрийн одоо шагнал магнал хаанаас юу авч одоо Дүүргийн шилдэг татварлагч нийгмийн даатганд сайн татварлагч энэ бүхнийг амнаа. Би нөгөө бусад EMS-с том компаниуд шиг өндөр татвар төлөхгүй л дээ. Гэтэ өөрхөн хэмжээнд тогтмол ажлын байр бий болгоод тогтмол татвар төлөөд байгаа болгоод тэрийг л үнэлж байгаа. Миний нэг өнцөг байдаг юм аа нэг нэгэн тал одоо бид нар чинь тусгаар тогтносон Монгол улс тий өөрийн хуультай, өөрийн гайлтай, өөрийн юутай тий гэтэл яг Монголдо үйлдвэрлэж байгаа ижил нөрийн бараа бүтээгдэхүүний татварыг тэр нэмээд үгээгүй шүү дээ. Хэл гайлаар авахдаа ядаж тэ татвар авч л та. Татвар авч. Би түрүү ярьж байсан тийм ээ 10-ыг хийх 1000-ыг хийх хоёрын хоорондын үйлдвэрийн зардал бага. Тэгээ хятадын зах зээл чинь бас тэгээд атомын цахилгаан станцтай тэр дээр чинь бас нөгөө цахилгааны үн хямдаа тэр төрөл засгаас үзүүлж байгаа бодлогууд л мундаг байгаа. Гэтэл тэр хямд бүтээгдэхүүн Монголд ямар ч татваргүй орж ирээд биднийг үнгүүдүүлдэг байхгүй. Гэтэ бид нар өнөөдөр өрсөлдөөл явж байгаа л та. Тэгээ үйлчлүүлэгчтэй хандж хэлэхэд тийм ээ бас ингээд нөгөө 90-ийн үнээр брендийн чанарыг бас нэхэд идэх байхгүй. Яг тэр брендийн юм яг адилхан материалаар адилхан үүс Монгол хүн хийсэн л дээ зайлвал. Тэгэл яг адилхан хийж өгчөөд байхад л 90-ийн үнээр нэхэд идэх. үнэтэй байна гэх тийм. Үнэтэй байна гэж. Гэхдээ бол чанартай. Гаднаас орж иж байгаа бараа бүтээгдэхүүний 95% нь буцаа явчихдаг. Хил даваад нөгөө Монголд борлуулагдаад төгрөг болоод тэр нь буцаад валют болоод буцаа гараа явчихдаг. А Монголыг болохоор тийм ээ гаднаас бараа бүтээгдэхүүн авж байгаа ч гэсэн нөгөө түүхийдээ авж байгаасын 85-90% нь тийм ээ нөгөө нэг Монголдо үлддэг байхгүй. Одоо цалин өгнө. Цалин авсан хүн чинь яваад дэлгүүр оршоогоор өгж зүйлэн тийм ээ. Ингээд дотооддоо одоо эдийн засаг нэргэлдэж штэ тий. Тэр нь ч л одоо үндэсний үйлдвэрлэгчдийн үнцэнтэй хувь нэмэлт чинь тэр шүү дээ. Тийм. Гэр бүлтэй яаж чөлөө цагаа яаж өнгөрөөж байна? Миний нэг хобби байдаг л да. Тэгээ гэр бүлэрээ жил болгон 2 улсаар аялдаг. Одоогийн байдлаар гэр бүлэрээ 47 улсаар аялаад байна. Бусдаа бас сонирхолж хэлэхэд ямар нэгэн аялалд оролцохын тулд 6-8 сарын өмнө нарийн төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Тэгээ мөнгө санхүүг бол манайх нэг тийм 6-7-8 сарын өмнөөс эхлээд мөнгөө цуглуулад эхэлдэг. Тэгээд тэрний гавьчинд одоо онгоцныхаа тийзийг жочд буудлаа идрээ цагаалаад 50-аас дээш хямдардаг боломж байгаа тийм ээ. Хоёрдугаар бас 2 хүүхдээ бас энэ олон улсаар явуулж бас тийм энэ хүмүүс яаж амьддгийг, яаж ажилдгийг, яаж нийгэмтэй хариуцлагатай байдгийг, гэр бүлтэй хариуцлагатай байдгийг, гадаад хүмүүсийн үндэсний ёс заншил юу байдгийг нэг угаан дэлгэх үүднээс 2 хүүхдээс дагуулж явдаг. Өөртөө хөгжүүлээд бас өөр улсаас бас ямар нэгэн ажил бизнесийн одоо тийм нэг идея санааг олоход амрал зугаалгаа үр дүнтэй өнгөрөхөд бас их зүгээр юм. Ууланд авирдаг гэсэн дээ. Би ч ууланд аялдаггүй байлаа л дээ. Бас тэгээ би нэг спортын үйлдвэртэй хүн шүү дээ. Тэгэхээр би анх байгуулсан цагаас бас бүх л одоо нэг төрлийн спортуудыг судлаад бүр хобби болгоод бас өөрөө спортлог байхыг хичээсэн. Яг түүнтэй нэгэ адил бас л нөгөө компаниас сурчлах журмаар явж исэн сүүлдээ нөгөөдг нь хобби болоод гэтээ би нөгөө уулын бол тамирчин биш зөв сонирхогч гэдэг үүднээс явж исэн. Тэгээ өөрөө бас нэг гимнастик дээр хичээлд юм уу охинтойгоо гимнастик дээр нэг фэйсбુક дээр жоохон тийм постууд өгдөг да. Манай охин чинь Канадад сурдаг те. Тэгээ 20 гол оройн өөр гэртээ үрээд ирсэн. А тэгээ манай охин чинь нарны цэрэгт уран нугардаг байсан байхгүй. Тэгээ би хичнээн гадаад харилцаа нөгөө коммуникашнаар ингээд төгсөж байгаа ч гэсэн тийм ээ би хэлдэг байхгүй. Чамд 2 дахь мэрэгжил байх хэрэгтэй. Хоббигоороо өөрөө бас гоё болоод тэгээ өрөөл заагаад ингээд бас тэрнээсээ бас магадгүй амьдралынхаа бас их мөнгө олдгүй байхад хэрэглээнийхээ мөнгөийг олдог байх хэрэгтэй гэд тэгээд нөгөө энэ намастай гээд йогийн одоо гадаад багшлах эрхийн тийм сургалтын дамжаанд нь би оруулсан. Коронавиг үеэр чинь тэгээ намастай йог нэг онлайнаар хичээл хийгээд тэгээд гэрийнхэн одоо нөгөө нэг гишүүдийг оролцуулаад йогийн юм хийгээд даалгавар ирэхгүй. Тэрэнд нь тэгэл яах юм бэ? Тэгэл охиныгоо төлөө аав хүү тэгэл ордгийн байгаа шүү. Тэгэл өө амархан алаад гэлгээс айтаад ихэлсэн чинь
айгүй нэг удаан байрлаараа удаан байх хэрэгтэй бүр хамаг юм гөшөөд өнгөрч унаад тест айгүй хэцүү байлаа шүү дээ. Тэгээ тэр бичгээ яг хуу тэгээ нэг коронавигийн үеэр бас хүмүүст бас файны бас инээдэм нарийн бэлдэх журмаар өөрийнхөө юмыг оруулаад айгүй өндөр хандлагатай болсон шүү дээ. Хүүгээ би бол манай хүүчинд багасаа л одоо ингээл фитнесээр хичээл ихээр аамхүү болоогүй чи ядаж 16 нас хүрээдэг. Тэгээд 16 нас хөрөнгүүд нэг хүүгээ бэлдээд одоо хоёулаа тэгвэл зүгээр фитнест явахгүй шүү дээ. Хоёулаа зоригтой явъя. Хоёулаа павер лифтингээр хичээлээ. Тэгээ багш авъя тийм ээ. Тэгээд инх болдгоод мундаг багшийн удирдлаганд бас паверын хичээлээр павераар хичээлсэн. Нодлон жилийн 10 сард би тэр уралдаан тэмцээнд ороод хоёулаа өөрийнхөө ангилалд улсын аврагуулсан. Тий. Хамгийн гол нь би хүүгээ бас хичээвэл, зүтгүүл, зоригвол хобби болгож чадах юм бол амжилтанд хүрдэг юм байна гэдгийг нэгдүгээр ойлголтыг өгсөндөө баяртай байдаг. Хоёрдугаарт бас гэр бүлийнхээ түүхэнд бас аав хоёр анхны тэмцээнээс ороод улсын авраг болсон тэр түүхэн манай гэр бүлийн одоо эрхэм нандин нэг хууц нэмэгдсэнд би их баяртай байдаг. Тэгээд эндээ их ажиглалтай энийг хааж бас их ярихтай гэсэн надад их сайхан бас сэтгэл хоногсон бас их дуртай байдаг. За ингээд бүхэл өдрийг надтай хамт өнгөрөөсөнд баярлалаа. Одоо баялаг хөтөөс бид бүхэн бол маш завгүй хүмүүс. Тэгээ манай урилгыг хүлээж авсан нэвтрүүлэгт маань оролцсон баярлалаа. Баярлалаа. Тэгээ энэ дашимд хэлэхэд одоо бас хичнээн баялагт бүтээгчгээд ажил төрөлдөө хандгаас гадна бас хүнд бас эргээд олдохгүй, мөнгөөр худалдаж авч болдохгүй, эрүүл мэнд гэж би дурсамж түүхүүд би бас гэр бүлтэйгээ өнгөрөх цаг өөрийн хобби гэж би тэрийгээ бас битгий алдаарай. Тэгээд ийм сайхан сонирхолтой яриа өнүүлсэн бас манай үйлдвэрийг Монголынхаа ард түмэнд бас ийм үйлдвэрлэгч байдгийн байна. Бас ийм үйлдвэр байдгийн байна гэдгийг бас танай хамт олон сурталчилж байгаад одоо маш их баяртай байна. Их сэтгэл догтлоо. Их сайхан байлаа. Баярлалаа.